Та яг одоо илүү урус үгийг хүлээ авч сонсож байна. За ингээд сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхэн дугаарыг би эцэг эхчүүдтэй нэг тийм мессеж дохио болгох үүднээс бэлдэж оруулсан байгаа. За юу вэ гэхээр манай Монгол улсад ер нь гэрэлтийн баталгаагаа яг албан ёсоор салгаагүй ч гэсэн салцсан хүмүүс айгүйх байдаг юм байна. За тэгээ дийлэнх дан ялангуяа одоо ирчүүд бас үр хөвгтөө ингээд тоохгүй эхнэрдээ ингээд орхио явчихдаг тийм тохиол бас байна. За бас эмэгтэйчүүд ч гэсэн бас ингээд хүүхдүүдээ орхиод нөхрөөсөө ингээд салаа явцсан тохиол байд юм байна. За ер нь бол одоо та нөхрөөсөө салсан ч бай, эхнэрээсээ салсан ч бай, таны үр хүүхдийг танаас өөр хинж тийм ээ хайрлж, халамжилж одоо нас бие хүртэл нь одоо тэтгэж явдаггүй. Тэгээ одоо нөгөө хүний хойд эцэг, хойд их гэдэг бол одоо хойд л байдаг шүү дээ. За энийг бас та бүхэн надаар хэлүүлдэг бол мэдэх бах. За тийм учраас би та бүхнийгээ үр хүүхдээ хайрлж, тэднийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагандаа тийм ээ. Тэгээ хариуцлагатай амьдраарай гэж хэлмээр байна. За эхэлцгээе. Энэ бол 3 хүүхдийн эцэг 31 настай Адам Монтгомери юм. Хэд хоногийн өмнө түүний экс эхнэр Кристал тусламж хүсэн цагдаа нарт хандсан. Тэрээр нөхрийнхөө асрамжинд үлдсэн 7 настай охин Харан Монитойгоо холбогдож чадахгүй байгаа тухайга цагдаа нарт мэдээлжээ. Цагдаа нар Адамыг найз эмэгтэйтэйгээ автомашины зогсоол дээр байхад нь анх олж уулзсан байна. За цагдаа түүнээс таны охин хаана байгаа талаар мөн аюулгүй байгаа эсхийг бид мэд хэрэгтэй байна гэж хэлэхэд бол Адам би та нарт ямар ч мэдээлэл өгөхгүй, би та нартай ярихгүй гэж хэлдэг. За цагдаа бол охин чинь эсэн мэнд байгаа юу гэж асуухад бол Адам мэдээж штэ охин ээжтэйгээ байх ёстой. Би 2 жилийн өмнө л охинтойгоо уулзсан гэж хэлдэг. Адам охинтойгоо 2 жилийн өмнө уулзсан гэж энэ ярилцлаганда өөрөө хэлсэн. Энэ бол шал худлаа юм. 2021 оноос хойш 2 жилийн хугацаанд Хармоны охиныг хинч хараагүй. Энэ хугацаанд охины ээж Кристал бүр цөхөрчээ. Тэрээр нөхрийнхөө хууль ёсны асрамжинд үлдсэн охинтойгоо уулзаж чадахгүй байсан. Олон удаа эцэг рүү залгасны дараа холбоо барьж чадаагүй учраас хүүхэд гэр бүлийг хэрэг эрхлэх газраас энэ хэргийг шалгаж эхэлжээ. Тэд 7 настай байх ёстой Хармоны сургуульд сурдаггүй болохыг олж мэдээд Гилфорд гудамжинд бүртгэлтэй хаягаар нь очиход хоосон байшинг олсон байна. Тэд охины эцэг Адамыг хэдэн 7 хоногийн турш хайсны эцэст 2021 оны шинэ жилийн яг өмнөх өдөр түүнийг найз охинтойгоо нэгэн машины зогсоол дээр байхад нь мөрдөгчөд олж саатуулсан. Түр. За ингээд яг түүнийг анх саатуулж байгаа үеийн видео танд харагдаж байна. Цагдаа нар түүнийг гараа өргөд машинаасаа буу гэж хэлдэг. Түүнийг бидээ ямар нэгэн зэвсэг авч яваа эсхийг шалгаж байна. За учир нь бол Америкт тийм ээ боломжтой бол бүх хүн бараг буу эзэмшдэг шүү дээ. Адам юу болсон бэ? Яагаад намайг шалгаад байгаа юм бэ гэдэг ингээд сандраа дахин бол одоо цагдаа нараас асуудаг. За тэгэхэд бол мөрдөгч яг одоо тантай ярилцаж хідэн асуулт асуух хэрэгтэй байна гэж хэлдэг. Тэгээд таны охин Хармоны хаана байгаа вэ гэж асууж байгаа. 2014 оны 6 сарын 7-нд Хармоны гэх бяцхан охин энэ дэлхийд мэндэлжээ. Хармоны хэдхэн сартай байхад ээж Кристал нь мансууруулах бодисны хамааралтай холбоотой ноцтой асуудалтай байсан тул охиныг асрамжийн газар руу шилжүүлсэн байна. Дараагийн хэдэн жилийн турш Хармоны асрамжийн газар өсжээ. Ингээд 2018 онд Кристал охиноо асран халамжлах эрхээ бүр мөсөн алдаж, үүнээс 1 жилийн дараа эцэг Адам нь Хармоныгийн асран хамгаалах эрхийг авсан байна. Ингээд охиноо асрамжийн газраас авч явж Нью Хэмпшир мужийн Манчестер хотод нүүж очин охин эцгийнхээ 2 дахь зохиосон гэр бүлтэй хамт шинэ амьдралаа эхлүүлжээ. Тэрээр аав, түүний эхнэр Кайла болон тэдний дундаас төрсөн 2 эрэгтэй дүүтэйгээ амьдрах болсон. Гэвч шинэ амьдрал сайхан байсангүй. Хөндлөнгийн хүмүүс Хармоныг нүдэнд хөхөрсөн байдалтай байгааг харсан тул тухайн үедээ цагдаад мэдээлсэн хүүхэд хамгааллын байгууллагын оролцоог өдөөжээ. Шалгалтын үеэр амьдрах орчин тааруу байсан бөгөөд охины эцэг болон хойд их нь мансууруулах бодис хэрэгэлдэг байж болзошгүй. Тог захилгаангүй байшинд байсан зэрэг асуудлууд дурддагдсан байна. Хэдийгээр халамж хамгааллын шалгалтын үеэр олон ноцтой санаа зовоосон нөхцөл байдал илэрсэн ч халамжийн ажилтан 1 сарын дараа уг хэргийг охинд аюулгүй хэмээн үзэж хаасан байна. Энэ шалгалтаас 2 жилийн дараа охиныг одоо хүртэл хинж хараагүй байдаг.
Адамын цагдаа нартай ярилцсан бичлэг рүү за ингээд дахин орцгоё. За ер нь бол энэ Адам цагдаа нартай ярилцахад ингээд маш удаан хугацааны ярилцлага болсон байдаг. За илүү өрөөсөгийн комент хэсэгт маш олон сонсогчдоос та маш нуршуу ярьж байна гэсэн сөрөг комментууд ирсэн байгаа. За тийм учраас би энэ ярилцлагыг нэг бүрчлэн орчуулгаа болъё. За ерөнхийдөө энэ Адам гэдэг залуу цагдаа нар болон мөрдөгчдөө хэрхэн ярилцсныг товчхон та бүхэндээ ярьж өгье. За ер нь мөрдөгч бол түүнээс тийм ээ. За бид бол таны охиныг яг хаана байгаа, эрүүл өсөн торнож байгаа. Эсэн мэнд эсхийг бид мэд хэрэгтэй байна. За ингээд таны охины ээж анхны эхнэр болох тийм ээ. Кристал гэх эмэгтэй бидэнтэй холбогдсон. За та бол охиноо хууль ёсны асран хамгаалагч юм байна. За ингээд охины ээж бол 2 жил гарan хүүхдээ хараагүй гэж байна. За уулзах гэж чадахгүй байгаа. Тантай холбоо барих болохгүй байгаа гэж байна. Таны охин яг хаа байна? Та бидэрт хэлэхгүй юу гэсэн утгыг мөрдөгч гаргаж асууж байгаа. За ер нь ингээд л асуугаал байгаа юм л да энэ чинь. Тэгэхэд бол энэ Адам гэх энэ залуу бол ерөөсөө би бол албан ёсоор баримтлагдаагүй учраас өмгөөлөгчгүй бол би юм ярихгүй, би та нарт ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэж ерөөсөө гүрийгээд байгаа. За тэгээд мөрдөгч тийм ээ эн чинь маш энгийн зүйл шүү дээ тий. Таны охин эсэн мэнд байгаа хэсэг нь тань тийм чухал биш юм уу гэдэг. За ер нь энэ залуу ингээд ярилцлагын явцад бол охиноо баг өөрийнхөө анхны эхнэр тийм ээ охины төрсөн ээжэд баг би охиноо аваачаад өгсөн 2 жилийн өмнө тий баг уулзаагүй 2 жил болж ин гэж нэг ярьж байгаа. За нөгөө яриандаа болохоор охин маань эсэн мэнд байгаа. Энийг би бол өстө нэр 100% батлан амьдралаараа тангаргалч гэж хэлж байгаа. За ингээд энэ залуу маш зөрүүтэй мэдээлэл өгвөл. За нэг ингээд жоохон лавшруулаад ярих гэхээр би та нарт ямар ч мэдээлэл өгөхгүй, би өмгөөлөгчгүй юм ярихгүй гэл ингээд байгаа. Бичлэгнээс эхнээсээ л Адам цагдаа нартай хамтран ажиллахаас татгалцсаар байсан. Хэдийгээр нөхцөл байдал түүний охины аюулгүй байдалтай холбоотой байсан ч тэр ийм хандлагатай байгаа нь үнэхээр с ิจ гтэй. Гисэн хэдий ч Адам охин нь бүрэн аюулгүй байгаа гэдгийг баттай мэдэж байгаа гэж мэдгдсэн. Цагдаа нар Хармоныг хамгийн сүүлд эцэг болон хойд их тэдний 2 хүүхэдтэй Манчестер дахь нэг байшинд амьдарч байх үед нь бичгээр баримтжуулсан байна. Энэ явдлаас 1 сарын дараа буюу 2019 оны 11 сард Адамын гэр бүл тэр байшингаасаа хөөгдөжээ. Тэр үед Хармоны 5 настай байсан бөгөөд тэд тавуулаа машин дотор амьдарч эхэлсэн байна. 2020 оны 1 сард хүүхэд хамгаалах газраас тэдний амьдарч байсан жижиг орон сууцанд очиход Хармоны байсангүй. Адам тэдэнд юу гэж хэлсэн бэ гэхээр охиноо өөрийнх нь ээж тийм ээ Кристалын ингээ хүргээд өгсөн тэнд амьдарч байгаа гэж хэлсэн байна. Харин тэд охины төрсөн ихтэй утсаар холбогдохыг оролдсон ч охины ээж тухайн үед ямар ч хариу өгөөгүй байна. Үнэхээр харамсалтай. Ингээд 2 жилийн турш Хармоныгийн нөхцөл байдал хинч анхаарлаа хандуулаагүй хаягдсан байна. Мөрдөгчтэй ойролцоогоор 20 минутын мэтгэлцэн эргэж буцсан ярилцлага хийсний дараа Адам эцэст нь охиноо хаана байгаа тухай мэдээллийг өгдөг. За ингээд 2 жилийн өмнө Адам байшингаа алдах үедээ охины ээж ирж охиноо буюу Хармоныг аваа явсан гэж ярьдаг. Түүнээс хойш Адамын хэлснээр Хармоны төрсөн ихтэйгээ амьдарч байгаа бөгөөд тэдэнтэй бол одоо л холбоогүй гэж ярьдаг. За бүр өөрийн эхнэрээ хэлж байгаа. Тэр ингээд утсаараач тэр фэйсбүүкээр ч ингээд намайг блоклцсон. Надтай ямар ч холбоо барих боломж байхгүй. Тэгэхээр би баг яаж эхнэртэйгээ хуучин эхнэртэйгээ холбогдож би охинтойгоо холбоо барих юм бэ? Тэр ээж нь л аваа явсан штэ. Та нар баг тэр эмэгтэйгээ л олоод уулзалдаа гэж анхны эхнэр лүгэн ингээд хэргийг бол яах нь чиглүүлээд байгаа. За гэвч мөрдөгчид түүний ярианд зөрүүтэй зүйл байна гэдгийг шууд анзаарсан. Учир нь зөвхөн хэдхэн минутын өмнө тэд тийм ээ байцаалтандаа охиноо бүрэн аюулгүй амьд байгаа гэдэгтээ 100% итгэлтэй байна гэж хэлж исэн бол 2 жил уулзаагүй мэдэхгүй ээжтэйгээ байгаа гэл нэг болохоор яриад байгаа. Одоогийн байдлаар цагдаа нар Хармоныгийн хаана байгаа талаар ямар ч мэдээлэл олж чадаагүй байна. Адам бүх бурууг хуучин эхнэрлүүгээ чиглүүлж харин охины ээж ч мөн адил хуучин нөхрөө буруутгаснаар энэ 2 эцэг их хоёр ч тийм ээ хоёулаа с ิจ гтэн болчиход байгаа. Энэ мөчөөс эхлэн уг хэрэг албан ёсоор алга болсон хүний мөрдөн шалгах хэрэг болж хувирсан байна. Мөрдөгчдийн дүгнснээр Адамч тэр их Кристалч тэр тийм ээ охиноо 2 жилийн хугацаанд огт хараагүй гэдэг нь тодорхой болоод байна. Адамтай ярилцсны дараа цагдаа нар түүний 2 дахь эхнэр болох Кейлатай холбогдсон. Гэхдээ тэр үед тэд аль хэдийн салсан байсан юм байна. За ер нь энэ Кристал гэдэг нь энэ Адам гэдэг залуугийн анхны эхнэр. За энэ анхны эхнэрээс салаад дахиад 2 дахь эхнэр авсан. За энэ 2 дахь эхнэр нь бол Кейла гэдэг. За энэ Кейла гэх эмэгтэй бол энэ Адам гэдэг хүний дахиад 2 хүүгийн төрүүлсэн байна.
За гэхдээ тэр үед аль хэдийн салцсан байсан. За ингээ Кейла цагдаад хэлэхдээ Хармоныг би хамгийн сүүлд 2019 оны 11 сарын сүүлээр харсан. Тэр өдөр Адам Кейлаг ажилд нь хүргэж өгч байсан бөгөөд Хармоны тэдэнтэй хамт явжээ. Адам Кейлаг ажил дээр нь буулгасныхаа дараа охиноо төрсөн эхт нь хүргэж өгнө гэж хэлсэн байна. За оройн Адам гэртээ ирэх үедээ за Хармоныг ээжт нь ингээ хүргээд өгсөн. Одоо тэр бидэнтэй хамт амьдрахгүй гэж эхнэр Кейлада хэлсэн байна. Харин охины ээж Кристал цагдаад мэдүүлэхдээ тэр Кейла руу зөндөө мессеж бичиж залгасан. Охинтойгоо холбогдохын тулд энэ 2 жилийн хугацаанд өчнөө асууж исэн гэж хэлсэн байдаг. Цагдаа нар хэд хэдэн баривчлах захирамжтайгаар Адамыг олж баривчилсан байна. Шүүхэн шийдвэрээр 2022 оны 1 сарын 4-нд Адамыг баривчилж утсаа хураалгах болон охиноо хаана байгааг илчлэх үүрэг даалгавар өгчээ. Гэвч тэрээр байшлыг огт хэлэхгүй байсаар Хармоны төрсэн ээжтэйгээ байх ёстой гэж дахин гүрийсээр байсан. Эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хармоныг сургуу алга болсон талаар зарлаж энэ хэрэг Америкийн нэгдсэн улсад олонний анхаарлын төвд орсон байдгийн байна. За мэдээгээр бол охины талаар ингэж ярьж исэн байна. Нью Хэмпшир мужийн 7 настай охин Хармоны 2019 оны 10 сараас хойш алга болсон ч Манчестер хотын цагдаа нар Хармоны Монтгомерийн хэргийг өнгөрсөн 7 хоногт л мэдсэн байна. Харин охиныг олохын төлөө олон нийт бууж өгөхгүй байгаа нь түүний ээж Кристалын хэлснээр тайвшрал найдварыг төрүүлж байна гэж мэдэгджээ. Адам баривчлагдсан ч байцаалтын явцад мөрдөгчдөө яг анхны өдөр уулзсан шиг хамтран ажиллахаас татгалзаж гүрийсэн хിവэрэл байсан. 5 настай охиноо нүдийг нь хөхөртөл зодсон гэдгээ бол энэ Адам гих залуу байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. За тэрээр охиныхоо нүдийг хөхөртөл нь цогсон тухайн мэдээллийг хэн цагдаад өгснөг бол мдээгүй гэдэг юм бэлээ. За гэхдээ бол энэ Адамыг 5 настай охиноо ингээд нүдийн хөхөртөл цогсон гэдэг мэдээллийг түүний ахын цагдаад өгсөн байт юм байна. Байцаалтын үед Адамын зан авир гайхмаар тайван бөгөөд охиноо гэсэн сэтгэл хөдлөл огт байхгүй байгаа нь аимшигтай харагдана. Өмнө нь дурдсанчлан хүүхэд гэр бүлийн хэрэг эрхлэх газраас уг хэргийг хаасан байсан. Гэвч Адамын өнгөрсөн амьдралыг харгалзан үзэх юм бол яагаад ийм шийдвэр гаргасан нь үнэхээр ойлгомжгүй бүрхэг байгаа юм. Ялангуяа Хармоныг төрөх үед Адам шоронд хоригдож байсан гэдгийг харгалзан үзвэл эцэгт нь түүний хасран хамгаалах эрхийг өгсөн бүрч хачин. Тэрээр Массачусетс мужийн Хеверхилл хотод мансууруулах бодис худалдаж авахаар 8-чантай тохиролцсон ч нөгөө хүн тохирсон газараа ирэхэд Адам түүний нүүрлүү буу тулган мансууруулах бодисыг дээрэмтгийг завдсан байдаг. Тухайн хүн бууг нь хурдан цохиж холдуулахыг оролдох үед Адам бууны гохыг дарж амжснаар тэр хүний эрүүлүүнд бууджээ. Мөн Адам 16 наснда сургуулийн орчинд аюултай зэвсэг авч явсан хэрэгээр яллагдаж байсан бөгөөд дараа жил нь хулгай болон халдлахын хэрэг үйлдэж байсан юм байна. За дээрэс нь нэмээд экс найз бүсгүйнхээ амь насыг хөнөөнө гэж сүрдүүлж байсан, дээрэм хийх оролдлогын үеэр хүн хутгалсан гэд ийм олон ноцтой гэмт хэргийн түүхтэй байхад шоронгоос суллагдсныхын дараа хүүхэд гэр бүлийн хэрэг эрхлэх газар яагаад бяцхан охин Хармоныгийн асрамжийг ийм харгас эцэгт нь өгсөн нь ойлгомжгүй байгаа юм. Ийм намтартай хүний хувьд мөрдөгчд түүнийг охины сургуу алга болсонд холбоотой байж болзошгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Ийм олон гэмт хэрэг үйлдсэн хүн бол юу ч хийж мэдэн шүү дээ. За мөрдөгчд байцаалтын өрөөнд Адамын хэргийг хүлээлгэхээр бол ажилласаар л байсан. За янз бүрийн энэ байцаалтын тактикуд байдаг юм байна л да. За энэ удаад бол байцаагч сэтгэл зүйд нь нөлөөлөх тактикийг ашигласан гэж хэлсэн. За гэвч Адам бол гүрийсээр л байсан. За энэ чинь нөгөө олон жил хэрэг хийсэн, олон жил шоронд явцсан хүн чинь мөрдөн байцаагч нартай яаж харьцах яахаа мэддэг болсон байдгийн мэлээ л дээ энэ хулгайч нар чинь ер нь бол. Үүний дараа Адам өмгөөлөгчөө дуутахыг хүсснээр байцаалт дуусгар болсон байдаг. Байцаалт дууссаны дараач түүнийг саатуулсан хэвээр байсан. Гэвч мөрдөгчд түүнийг Хармоны алга болсон хэрэгтэй холбоотойгоор яллах хангалттай нотлох баримт олохгүй бол Адам хэдхэн хоногийн дараа суллагдах юм байна. Энэ хооронд Хармоныг хайх ажиллагаа үргэлжилсээр байсан. Тэд охиныг олсон хүнд өгөх шагналын санг өсгсөөр байжээ. Охиныг телевизийн мэдээгээр ингэж мэдээлсэн байна.
Ямар ч тодорхой баримттай сэжүр байхгүй хэвээр байгаад бол Нью Хэмпшир мужид алга болсон бяцхан охиныг олсон хүнд өгөх шагналын сан одоогоор 100 мянган $10 хүрчээ. Манчестер хотын цагдаа нар болон холбооны мөрдөх товчоо 7 настай Хармоныг ирж хайж байна. Тэр 2 жилийн өмнө хамгийн сүүлд харагдсан ч ердөө 2-7 хоногийн өмнө л хууль ёсоор алга болсон гэж бүртгэгдсэн байна. Сүүлийн хэдэн жилийн турш цагдаа нар охины хамгийн сүүлд амьдарч байсан байшинд очиж арын хашаанд нь нэгжлэг хийсэн байгаа. За ингээд тэр нөгөө хашааны эргэн тойрны тэр шороо мороог тэр жигт нь малтаад үдсэн юм байл. Хармонигийн цогцыг олохоор олон удаа хайгуул малтлах хийсэн ч цагдаа нар түүнийг одоо хүртэл олж чадаагүй. Удалгүй Адамын 2 дахь эхнэр Кайла баривчлагдсан байдаг. За Кайлаг бол тийм ээ Хармоны охиныг 2019 оны талархлын баярын үеэр хамгийн сүүлд амьд харсан гэж мэдүүлсэн ч түүнээс хойш төрөөс олгодог хүнсний талааныг үргэлжлүүлэн авсаар улмаар халамжийн залилан үйлдсэн гэж тогтоосны үндсэн дээр баривчилсан байна. За энэ Кейла гэх эмэгтэйг 2022 оны 3 сар Адамтай анх мөрдөгчд машины зогсоол дээр уулзах үед түүнтэй хамт машинд нь байсан найз бүс хүн зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон байна. За энэ хэрэг ингээ явж ил бас найз охин нас орсон. За тэр эмэгтэй үхлийн шалтгааныг бол мансууруулах байцны тун хэтрүүлсний улмаас гэж үзээд хэрэгийг бол ерөөсөө тэр дорн шууд хаацсан. За аминд нь хүрсэн ч гэдэг юм уу ямар нэгэн тийм зүйл байхгүй гэж үзсэн юм бэл. Үүнээс 3 сарын дараа Хармоны охины хойд их охины тухай худал мэдүүлэг өгснийг илрүүлсэн байна мөрдөгчд. За худал мэдүүлэгтээ энэ хойд их Кайла бол ингэж ирсэн байгаа байхгүй юу? Тэр өдөр Адам намайг ажилд хүргэж өгсөн гэж мөрдөгчдөд хэлсэн боловч яг үнэндээ Кайла ажлаасаа 7 хоногийн өмнө гарсан байсан тогтоогдсон байна. 2022 оны 8 сард уг хэргийг албан ёсоор хүн амны хэрэг хэмээн зарласан. За ингээд 2019 оны 12 сарын 7-ны орчимд Манчестер хотод Хармонигийн толгой руу гараараа олон удаа цогсноос болж охин амиа алдаж нас барсан тогтоогдсон байна. 10 сарын 24-нд Адамыг 2 дугаар зэргийн хүн амны хэрэг түүнчлэн цогцтой зүү бусаар харьцсан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн болон бусад хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татжээ. Тэр жилийн 11 сард Кайла худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр 18 сарын хугацаатай мужийн шоронд хоригдох ял авсан ч шүүх хурал дээр 5 настай Хармонигийн амьдралын аимшигт сүүлчийн мөчүүдийг үннээр нь гэрчилж ярьжээ. За охины хойд их мэдүүлэгтээ шүүх хурал дээр ингэж ярьсан байна. 2019 оны 12 сарын 7-нд за би Бургер Кинг орж ингээд хүүхдүүдтэйгээ хоол авч идье гэж Адамд хэлсэн гэдэг жаа. За тэгэхэд бол өмгөөлөгч түүнээс тэр үед Адам жолоо барьж явсан уу гэхэд тийм гэж байна. За энэ машинд яг Адам бол жолоо барьж явсан. За уртлын суудал дээр хохирогч Хармоны охин сууж исэн. За энэ Кайла гэх эмэгтэй бол тийм ээ 2 хүүгээ аваад машины ард сууж явсан юм шиг байна. За ингээд тэр үед Хармони яг юу хийж исэн бэ гэж өмгөөлөгч түүнээс асуухад Кайла ингэж хэлж байгаа юм л да. Охин бол маш ихээр уйлээд байсан. Нэг тэр тийм хачин дуу гаргаж исэн. Тэгээ манайхаар бол нэг тийм гиншиж уйлна, гингэнэ гэдэг лөө нэг тийм л үгийг хэлэх гээд ах шиг байна. За охин ямар нэгэн зүйл хэлсэн үү гэхэд бол үгүй байхаа би санахгүй байна гэдэг. Адам тэр үед маш их ууртай байсан. Хармоныг машиндаа шээлээ гэж толгоороо нь үе цогч исэн. Тэгээд биднийг ингээд замд явж явах үед бол хид хідэн гэрлэн дохоон дээр бид нар ингээд улаан гэрэл асаа зогсох үед урт талын суудал дээр сууж явсан Хармоныг Адам тийм ээ толгоороо нь ингээд улаан гэрэл асаал зогсох болгонд л ингээд цохиод исэн гэдэг чинь. Тэгээ тэр охинд амаа таат уйлхаа боль гэж хашгирж исэн гинэ. За гэвч бол охин уйлсаар байсан. Би ингээ гараа өргөөд болооч гэд ингээ охиныг хамгаалах гээд хэлсэн чинь тэр над руу нэг тийм аимшигтай муу ёрын харцаар харсан гэдэг аахгүй. Одоо нөгөө evil eye гэж ярьдаг тийм харцаар харсан. Тэрний нүд яг тийм галзуу хүн шиг байсан. Тэгээ би одоо түүний тэр харцыг бол хизээч мартахгүй тийм тэр харцыг ингээ хараад аюу жиргсэн гэдэг аахгүй энэ эмхтэй. Тэгээ би охиныг бол хамгаалж чадаагүй. Би Адамаас маш их айсан. Тэр бол намайг ч цохиж мэдгээр байсан гэж энэ эмэгтэй хэлдэг. За өмгөөлөгч түүнээс та Хармоныг олон удаа толгойдоо цохиулсныхан дараа ямар байдалтай байгааг шалгасан уу, харсан уу гэхэд үгүй би айсан учраас ерөөсөө тэгэл бараг тэр хүүхдэд хүрээгүй гэдэг байгаа байхгүй юу.
За энэ ч угаасаа нэг хүний хойд их учраас тэгэл энэ хүүхэд чинь тоогоогүй л байгаа байхгүй юу? 5 настай охин хүүхэд шүү дээ тий. За Адам 5 настай охиныхын толгой руу нударгаараа олон удаа цогсны дараа л болсон байна. За Адам охиноо хөдөлгөө болох үед зүгээр бүтэн биеийн тэр жигт нь хүнжил дээрээс шидчихэд те. За ингээ Бургер Кинг руу юу ч болоогүй юм шиг цаашаа үргэлжлүүлэн машинаа жолоодод явсан байна. Тэд нар Бургер Кинг ороод хоолоо аваад за тэгээ тэндээсээ гэрлүүгээ буцсан гэдэг. За өмгөөлөгч энэ Кайлагаас асууж байгаа юм л да. За та нарыг гэртээ ирэхэд охиныг хүнжлөөр хучсан хэвээрээ байсан уу гэхэд тийм гэж хариулдаг. За тэр үед охин хачин чимээ гаргаад уйлж исэн үү? Яагаад охиныг зүгээр байгааг та шалгаагүй юм бэ гэхэд би айсан гэдэг ч байгаа юм. За та нар гэртээ ирээд юу хийсэн бэ гэж одоо өмгөөлөгчийн асуусан асуултанд энэ нэмэгтэй. За ирээд одоо бит хоёр мансууруулах бодис хэрэглээд ингээ мансуурсан гэж байгаа. За хамгийн одоо гайхмаар зүйл нь энэ бүх зүйл болж байсан хугацаанд тэдний машинд тий мөн одоо бага насны тэдний 2 хүү хамт байсныг санах хэрэгтэй. За ингээд охиныг амиа алдсныг ингээд та нар яаж мэдсэн бэ гэхэд энэ эмэгтэй ингэж хэлж байгаа. Адам охиноо сэрэх гээд ингээд дуудсан. За тэгсэн чинь охин сэрэхгүй байсан. Тэгээд ингээд машины багажинд байсан цүнхийг аваад охины цогцыг ингээд цүнхэнд хийсэн. За яг энэ мөчөд тэд хоёулаа мансуурсан байсныг бас нэмж хэлэх хэрэгтэй. За тэр үед Адам охины цогцыг одоо учрыг олохыг одоо бодож олсон байгаа. За хин ч охиныг эмнэлэг рүү авч яваагүй, 911-т дуудлага өгөөгүй. Дараагийн хэдэн сар Адам охиныхын цогцыг одоо хид хідэн аргаар нуухаар оролцсон. За мөн амжилттай ч нууж явсан байгаа юм. Охины цогцыг үнэр оруулахгүй тулд тэд ийм хүүтэн баригч хайрцагт хийсэн байдаг. За одоо монголоор юу гэж хэлмээр юм бэ? Би хүүтэн баригч гэж хэлсэн. Одоо cooler box гэдэг те. Тийм юмд хийсэн байгаа байхгүй юу. За хэсэг хугацаанд одоо машинд амьдрсныхаа дараа тэд нэр хүүхдүүдээ аваад нөгөө цүнхтэй охиныхон цогцыг аваад Кейлагийн ээжийн амьдардаг байранд ирсэн байгаа. За ингээд энэ байранд байх хугацаанд нөгөө Адам ч цогцтой цүнхийг нуух төлөвлөгөө дахиад одоо гаргах хэрэгтэй болсон. За ингээд тэр Кейлагийн ээжийн амьдардаг байсан байрны коридорт одоо нөгөө cooler box-оо тавиад за тэнд бас нөгөө цүнхтэй цогцоо хийгээд нуусан байгаа. За энэ үед мэдээж цогцос тийм ээ ийм cooler box-нд байсан учраас хэдэн 7 хоногийн турш ялдарч үнэр гараагүй. За охины цогц тэнд байгааг хинч мдээгүй. Тэгэд 14 хоногийн дараа Кайлагийн ээжийн байрнаас нүүгээд за дахиад хорогдох байр руу нүүсэн байна. За тэр үед Адам цүнхтэй цогцыг өөрсдийнхөө тэр нүүж орсон хорогдох байрныхаа өрөөний таазан дээр нуусан байна. За ингээд яг энэ байранд ороод ингээд байж их үед тэр таазан дээр охины цогц цүнхтэйгээ байж их үед ингээд цогцос ялзраад үнэр орж гэлсэн. За тэр хорогдох байранд байсан одоо бусад суугчид те тэдний өмнөөс ингээд тэдний өрөөнөөс үнэр гараад байна гэд маш гомдол гаргасан мэт юм лээ. За тэгээ энэ хорогдох байрны одоо хариуцсан ажилчид нь тэдний өрөө рүү ороод ингээд шалгасан байдаг. За тэр үед бол Адам тийм ээ ингээд байрнаас ирж шалгалт хийж байгаа хүмүүсийг харангуутлаа гинт нөгөө таазнаас дээврээс нөгөө цогцыг чинь буулгаад тэгээ мэдхгүй баг ямар үнэр гараад байгаа баг бид нар мэдхгүй магадгүй энэ дээвэр дээр нэг амьтан үхсэн биш үү гэх маягаар аргалаад өнгөрж исэн. За тэр байрнаас шалгалт хийж ирсэн хүмүүс тэр тааз мааз хэсгийн шалгасан ч гэсэн тэнд юу ч байгаагүй учраас тэгээд одоо бүр үнэхээр тэ no idea тэндээс явсан байгаа байхгүй. За ингээд тэд нар ч гэсэн удалгүй нөгөө хорогдох байрнаасаа нүүсэн байна. За эдгэр ч өдрөөс ингээл нүүгээл энэ тэнд л очиод яваад идэг юм байна. За эцэст нь 2020 оны 3 сарын 3-нд Адам нэг машин түрээсэлж аваад охиныхын цогцыг тэр машинд ачаад явсан гэж байгаа. За Адам шөнийн 1 цагийн үед цогцыг авч яваад 4 цагийн дараа гэртээ буцаж ирэхдээ цогцыг хаа нэгтээ нуусан гэж надад хэлсэн гэж Кайла дурсан ярьсан байдаг. За ингээд 2 сарын 22-нд шүүгчдийн зөвлөл шийдвэрээ гаргажээ. 5 зүйл ангаар гин буруутай гэж тогтоон. За 2 дугаар зэргийн хүн амны хэрэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр ноцтой хохирол санаатаагаар учруулсан, гэрчийн худал мэдүүлэг өгөхөд хүргэж дарамт шахалт үзүүлсэн, цогцтой зөв бусаар харьцсан гэж Адамд 56 жилийн хорхиалыг оноожээ. 2022 онд тангарахтны шүүхэд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн Кейлаг 3 сарын 7-нд сулсан юм байна. Бяцхан охин Хармоны шээс нь хурж байсан ч твтсээр эцэстээ шээсээ барьж чадаагүй. Тэр аавдаа машинаа зогсоож шээе гэж хэлхийг хүссэн ч аавыгаа уурлна гэдгээс айсан бололтой. Машинд нь шээлээ гэж Адам ууранда 5 настай охиныхын толгой руу үхтэл нь олон удаа цогсон. Энэ үед түүний 2 хүү болон эхнэр Кейлан машинд байсан ч хөндлөнгөөс оролцож охиныг хамгаалах ямар ч үйлдэл хийгээгүй юм аа.
За ингээд энэхүү одоо англи хэл дээр бэлдсэн энэ YouTube-ийн видеоны дор маш олон Америк хүмүүс одоо ялангуяа эмэгтэйчүүд энэ одоо бяцхан хармоны охинд зориулж одоо тийм ээ одоо ингээд сайн төрлийг олоорой охин минь амар сайхан нойрсорой одоо чамайг хинч зогоохгүй гэсэн утгатай үгнүүд тийм комментиг аягүйх бичсэн байдаг юм лээ. За ингээ хөөрхийн охиныг одоо сайн төрлөө олсон бахаа гэж хүсэж байна. За өнөөдрийн маань дугаар үүгээр дуусж байна. Дараагийн дугаар хүртэл баяр та.